Сайн байцгаана уу? Намайг Оюнбалар гэдэг. Би хүний хэмж мэрэгжилтэй мөн бодибилдингийн фитнес спортоор чөлөө цагаараа хичээлдэг, хувийн тусгальжуулагч багш гэдэг. Ингээд видео цуврал хичээл хийж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 3 дахь хичээлийг та бүхэнд хүргэх гэж байна. Эхний 2 хичээлээр мацаг барилтын тухай тайлбарлаад эхэлсэн байгаа. Мацаг барилт гэж юу юм? Хэн яаж хийх юм? Ямар ач холбогдолтой юм? Яагаад бид мацаг барих талаар та бүхэнд тайлбарлсан байгаа. Үнийг уншаагүй, үзээгүй хүмүүс нь үзэж болно. Өнөөдрийн хичээлээр болохоор яг мацаг барилт нь хэдэн төрөл байд юм бэ? Таны биеийн онцлогт аль нь тохирох юм бэ? 7 хоногт хэдэн удаа аль төрлийн мацгийг нь барих вэ гэсэн талаар та бүхэнд танилцуулж ярих болно. Ингээд танай гэр бүлд нь даралт ихсдэг, тархалттай, чихрийн шижинтэй, зүрхээр нь өвддөг, турах маш олон арга хэрэгэлсэн боловч одоо л турч чадаагүй байгаа. Турах бол үнэхээр асуудал болсон. Эрүүл гойлог болохыг хүсэж байгаа. Арсны асуудалтай, мөн эрүүл мэндийн ямар нэгэн тулгымцсан асуудалтай байгаад шинжилгээ өгөө, шинжилгээгээр хэвийн гараад идэг, им угаад ямар нэгэн байдлаар үр дүн өгдөггүй. Тийм олон хүмүүс байгаа байх. Тэгэхээр тэр хүмүүстэй туслахын тулд та миний энэхүү бичлэгийг шеэрлэж түгээгээрэй. Би та бүхэнд ямар нэгэн эмийн бодис, эмийн бүтээгдэхүүн, хүмүүсийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахгүй зөвхөн таны эрүүл мэндэд энгийн аргаар, хэлбэр аргаар яаж тус болох юм бэ? Эрүүл мэндэд хэрхэн анхаарах ёстой юм бэ? Яаж залуухан, сайхан гялалцсан үстэй, толгор арьстай, инээмсэглсэн тийм байдалтай байх талаар өөрийн олж мэдсэн болоод одоо шинжлэх ухаанаар нотлогдсон ийм баримтан дээр тулгуурлаж мэдээлэл өгөх болно. Ингээд мацаг барилт гэж яг юу гэдгийг талаар тайлбарлсан. Тэгвэл хэдэн төрлөө юм бэ гэдэг талаар тайлбарлахыг хүсэж байна. За, мацаг барилт буюу fasting гэж нэрлэж байгаа. Мацаг барилт нь үндсэн 4 төрөлтэй байдаг. Одоогоор. За, хамгийн эхний нэгдүгээрт баримтлахад амархан тэр мацаг барилтын төрөл бол intermittent fasting буюу завсралгатай мацаг гэж байгаа. Завсралгаат мацаг болохоор ихэвчлэн анхлан мацаг баригчид мацаг барихдаа илүү эрүүл мэндийн буюу турах зорилгоор өөрөө илүүдл өөх тосны хэмжээг хасах зорилгоор даралтынхаа хэмжээг тогтмол барих зорилготой мөн чихрийн шижинтэй өндөр настай хүмүүст бас илүү тохиромжтой байдаг. Яагаад гэхээр энэ завсралгаат мацаг бол 16 цаг 8 цаг буюу эсвэл 18 цаг 6 цаг гэсэн хоол идэх цонхны үе мацаг барих буюу хоолоо сайх үе гэж ерөнхийдөө өдрөө 24 цагийг 2 хувааж авч үздэг байгаа. 16 цагийн турш та хэрвээ мацаг барьсан бол 8 цагийн хугацаанд нь хоол идэх цонхтой нэгдсэн гэсэн үг. За энэ хугацаанд ямар хэрэгтэй байд юм бэ гэхээр судалгаа хийгдсэн байна л да 2018 онд Английн эрүүл мэндийн холбооноос хийгдсэн судалгаагаар үзэхэд 2 бүлэг хүмүүсийг авч үзсэн. Эхний бүлэг хүмүүс болохоор intermittent fasting буюу энэ засалгаад мацгийн хоолыг барьсан. Дараагийн хүмүүст нь энгийн одоо Европ хэмээгийн хоолтыг барьж өрнөний хоолтыг барьсан байна. Ингээд энэ 2 хүмүүсийг харьцуулаад судлаад аваад үзсэн чинь эхний бүлэг хүмүүст болохоор 2.4 кг өөхний хэмжээ хасаж 0.64 кг булчингийн мас нэмсэн байна. Энгийн хоолж исэн хүмүүс бол жин хасаагүй мөн булчингийн масны хэмжээг нэмэгдээгүй өөрчлөлт гараагүй гэсэн үг. Гэтэ энэ 2 хүмүүст идж байгаа хоолны калорийн хэмжээ, идж байгаа зүйл нь яг адилхан байсан боловч ганцхан хугацааны хувьд эхний бүлэг хүмүүс завсралгаат мацаг барьж исэн, дараагийн бүлэг хүмүүс энгийн хоолж исэн гэсэн үг. Тэгэхээр та оройныхоо хоолыг 6 цагт идсэн бол маргааш өглөөнийхөө хоолыг 10 цагт идэнэ гэсэн үг. Өдрийн хоолоо 1 цагт, оройны хоолоо 6 цагт. Яг ингэж одоо мацаг барилтынхаа хугацаанд ингэж холно. Гэхдээ бас нэг анхаарах зүйл байгаа. Мацаг барьж байгаа хугацаанд юу хэрэглэх вэ? Мацгаа юугаар тайлах вэ гэдэг чинь бас таны ямар үр дүнд хүрэх вэ гэдэгт чинь нөлөөлнө. Буруу мацгаа тайлаад мацгийнхаа хугацаанд буруу мацгийнхаа барьж байгаа хугацаагаа эвдэж тах юм бол та үр дүнд хүрэхгүй. Тийм учраас маш олон хүмүүс асуудаг. Би ингээл мацаг бариад байна 16 цаг 8 цаг ингээ бариад байгаа хараас миний жим буурахгүй байх ч гэдэм үү нэг л их үр дүн гарахгүй байх гэж ярьдаг. Гэтэл тэр хүмүүс маань дандаа алдаа гаргасан байдаг. Дараагийнхаа бичлэгүүдээр би ямар алдаа гардгийг, яаж засахын, мацгаа юугаар тайлбал илүү үр дүнтэй байхын, яаж богино хугацаанд өөхнийхөө хэмжээг хасаж турах юм бэ гэдэг талаар тайлбарлаж ярих болно. За дараагийн мацаг бол уртын мацаг. Уртын мацгийг 24 цагаас эхлээд 3 хоног, 2 хоног, 10 хоног хүртэл хугацаагаар сунгах боломжтой. За уртын мацгийн бол
ямар үр дүнтэй байдгийг талаар бас судалж үзсэн байна. Ингээд эхний 24 цагийн хугацаанд хийсэн мацаг барилтын үед одоо тэр тухайн хүнийг судлаад аваад үзэхэд 300 одоо бодисын солилцоо нь 300%-аар нэмэгдсэн байна. За дараагийн 48 дахь цаг дээр мацаг барьсан хүмүүсийг аваад үзэхэд 300% дээр нэмээд 33%-аар одоо бодисын солилцоо нь хорцсон. За ингээд динамикийг ингээд хараад үзсэн чинь 7 хоног 10 хоногийн үргэлжлэх хугацаанд бодисын солилцооны хурд нь явандаа буурч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол миний хэлэх санаа юу юм бэ гэхээр 24-өөс 48 цагийн хоорондын уртын мацаг бол илүү ашигтай байна. 10 хоног мацаг бариад ах, 7 хоног мацаг бариад ахаас илүү хамгийн ихний 24 цагт пик үедээ буюу оргил үедээ хүртэл 300%-аар бодисын солилцоотой нь хурцж байгаа. Энэ бол үнэхээр хангалттай хэмжээ. Мөн уртын мацаг барилтын үед автофаг буюу одоо хөгшөрсөн, хэрэггүй болсон, хужирсан эсүүдийг залгиж, устгаж хүний бие түүнийг цэвэрлснээр организм дахин ирч хүч, энергийг одоо үйлдвэрлэх боломжтой болдог. Тэгээд дээрэс нь шинээр залуужиж залуу эсүүд гардаг. Ийм ач холбогдол ихтэй. Уртын мацгийг аль болох 7 хоногт 1 удаа барихад хангалттай. Intermittent fasting гэдэг байгаа буюу засварлагат мацгийг 7 хоногт 3-аас 4 удаа барихад хангалттай гэж үздэг. Гэхдээ бас эрэгтэй хүнд яаж барих вэ, эмэгтэй хүнд хэрхэн барих вэ гэдэг нь бас өөр ялгаатай байна. За дараагийн 3 дахь мацгийн төрөл бол шингэнтэй мацаг гэж нэрлэдэг. Энэ үед болохоор мацгийг барьж байх хугацаанд уух зүйл нь арай өөр байна гэсэн үг. Жуус ээж болно. Дээрэс нь ясны шөл ээж болно. Ерөнхийдөө калоритой. Калориг бол тэглэхгүйгээр калорид шингэн зүйлүүдийг байна. Энэ ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр жишээлбэл юм бол хэрвээ та ясны шөлийг уух юм бол хоол боловсруулах тогтолцооны жоохон хямралтай, гизэн амархан хямардаг, өтгөн хатдаг, суулгадаг ийм хүмүүс ихэвчлэн шингэнтэй мацаг бариул илүү тохиромжтой байдаг. Мөн шинээр мацаг барьж эхэлж байгаа хүмүүс хүртэл энэ төрлийн мацгийг бариул илүү тохиромжтой байдаг. Тэгэхээр ясны шүлэнд агуулгаддаг коллаген, лизин гэж нэрлэдэг уургийн төрлүүд болон одоо бусад шимт тэжээлийн бодисууд нь гизний хананд үүсэж байгаа өрсөл процессыг дардаг. Дээрэс нь гизний ханыг ингэж өнгөрт тогтоож одоо хамгаалах үйл ажиллагааг явуулж идэг ахна. Тийм учраас ясны шил коллагентэй болон одоо жимсний хүн яг органик гаргаж авсан жимсний шүүсээр мацаг барих юм бол таны ходоод гизний хямрал засагдана. Зарим маш жим багтаа хүмүүс байдаг. Хэмжлэн ходоод гизний ханаар шимэгдэх ёстой шимт бодисууд нь шимэгдэж чадахгүй улмаас тэр хүн дандаа шин тэжээлийн дутагдалд ороод байдаг. Яаж ч ийдсэн ямар ч хэрэгтэй юм ийдсэн таргалтгүй хүмүүс бас байдаг. Жин нэмдэггүй. Тэр хүмүүс ихэвчлэн шингэнтэй мацаг барьж боловсруулах тогтолцоогоо хамгаалж засснараа ингээд эрүүл хэвийн жинтэй болж жин нэмэгдэх боломжтой болно гэсэн үг. За хамгийн сүүлийн төрлийн мацаг бол маш хэцүү мацаг. Энийг заавал хэмжээ хяналтанд ор мацаг барих хэрэгтэй. Энэ бол гэтээ маш үр дүн бол маш өндөр. Энэ бол хурай мацаг гэж нэрлэдэг. Та мацаг барилтын хугацаанд ямар нэгэн байдлаар ус уухгүй, мөн адил хоол идэхгүй. Энэ бол хурай мацгийн төрөл ордог. Хурай мацгийг 20-оос 24 цагийн хугацаанд мөн 16-18 цагийн хугацаанд барих боломжтой. Ингэснээр яах юм бэ гэхээр энгийн мацаг барилтаас 3 дахин илүү өндөр одоо үр дүн хүрнэ гэсэн үг. Хурай мацаг барьж явах таны бие өөрөөсөө одоо усыг үйлдвэрлэх хэрэгтэй болдог. Дээрээс нь бодисын солилцоог илүү хурдан болгох болдог. Илүү одоо байгалийн шалгарлаараа одоо ирж хүчтэй амьтад нь амьд үлддэг шиг яг хурай мацгийн үед ч гэсэн таны эсүүдэд илүү хүчтэй, илүү одоо бат бөх тийм эсүүд нь амьдарч чадна, үлдэнэ. Дээрээс нь өөхний эсүүд 180%-аар буурдаг гэж үздэг байна. Өөх дотроо хүний бид цагаан өөх болон бороо өөх гэсэн хоёр янздаг. Хүний бид хэрэггүй буюу дотроо өөх болох цагаан өөхний төрлүүд нь илүү хурдан шатдаг, энерги танд хэрэг болдог. Таны биеийг хоргожүүлэх шаардлагатай энергийг үйлдвэрлэхийн тулд яалтчгүй одоо хэрэггүй болсон эсүүдийг устгаж, задалж, өөхний эсүүдийг хүртэл устгаж одоо энергийг үүсгэж авдаг гэсэн үг. Тэгэхээр ийм дөрвөн төрлийн мацаг байгаа. Хурай мацгийг бол 3-аас 6 сар тутамд 1 удаа барихад хангалттай. Ингэснээр таны биед маш хэрэгтэй эрүүл мэндэд тань хэрэгтэй зүйл гадна таны үс гялалзан, залуухан болно, арьстай нь өөрөө ирэхгүй гялалзан,
залуухан, үрчлээ арилна, нүдтэй тойроод байсан хар хүрээнүүд арилна. Харсантай ямар нэгэн тууралд гараад ямар ч тус төрхөөд байсан зүгээр болохгүй байсан зүйлтэй арилна. Харстай чиглэг уян зөөлхөн болно. Гидсних ямар нэгэн хямрал өвчнөд тусахгүй. Та дээрээс нь бонусанд нь турна. Илүү төлөөхөө хасна, даралттай докторчин, чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь сахар болон инсулинийхаа хэмжээг тогтмол хэвийн хэмжээнд барих боломжтой болдог. Үеийг тайлбарлахын тулд мацаг барилтын үеийн базин солилцоог тайлбарлах хэрэг гарна. Яагаад мацаг барилт чихрийн шижинтэй, тархалттай, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү их үр дүнтэй байгаад байдаг юм бэ гэдгийг таны базин солилцоонд явагдаж байгаа хувирлуудыг тайлбарласнаар танд ойлгох болно. Үүнийг дараагийнхаа бичлэгээр тайлбарлая. Ингээд та бүхэн мартаагүй бол миний бичлэгийг шеэрлэж түгээгээрэй. Энэ дөрвөн төрлийн мацаг барилтаас аль нэг тохиромжтойг нь та өөртөө бариад үр дүнгийн мэдрээрээ. Хамгийн ихний тохиромжтой бол цэцэрлэгаат мацаг буюу 16-8 цаг. Энэ бол хамгийн хэрэгтэй, бөгөөд амархан, тэгээд богино хугацаанд танд үр дүн өгөх болно. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг одоо байгаль хөтлөхөдөө талархлаар дуусгахыг гэж бодож байна. Яагаад гэхээр бидний үлхийдэж авдаг, бидний нас нөхцөд хүртэл хөрс шороондоо одоо хүлээж авдаг, биднийг нараараа, усаараа, агаараараа тэжээж идэг байгаль хөдлөхөдөө маш их баярлалаа. Ингээд дараагийн мацаг барилтын сэдэв болох мацаг барилтынхаа хугацаанд юу уух ёстой, цэцэрлэгаат мацаг барилт болон бусад мацаг барилтуудынхаа хугацаанд юу идэх юм, мацгаа хэрхэн тайлах юм, за эрэгтэй эмэгтэй хүмүүс мацаг барилтандаа юугаараа ялгаатай юм, мацаг барилтын үед базин солилцоонд ямар өөрчлөлт гардаг болохоор чихрийн шижинтэй тархалтай хүмүүст эерэг үр дүн өгöd байгаа юм бэ гэдэг талаар ярилцах болно. Ингээд баяр таа.